Сайн байцгаана уу интернет дэх технологийн орхотнуудаа AI 101 подкастын 5 дахь дугаарт тавтай морил. За химэл оюуны талаарх мэдлэг мэдээллийг түгээх подкастын маань 5 дахь дугаар ийхүү эхэлж байна. За энэ удаад бид маш сонирхолтой нэгэн химэл оюуны ойлголтын талаар илүү дэлгэрэнгүй ярилцуулна. Үүний үүх түүх ер нь хэрхэн яаж ажилладаг, яаж бас бизнес болох боломжтой вэ гэдэг талаар илүү дэлгэрэнгүй ярилцуулна. Орой мэндийг хүргэе манлаа. Орой минь сайн бацхан уу. Тэгэхээр энэ яг юу вэ гэхээр за мэдээж та бүхэн бол гарчигнаас нь мэдээж хараад орж ирсэн бах. Энэ TTS модель гэж ярьдаг, text to speech буюу одоо текстээс яриа үүсгэх боломжтой химэл оюуны технологиг бол хэлж байгаа. Тэгэхээр энэ одоо зүгээр энгийнээр хэлэхэд ямар одоо алдартай юм технологиуд байдаг вэ гэхээр Siri, Google Assistant, Chimego ч юм уу те Монголын одоо Chimego-гийн ажиллах зарчмыг за ялангуяа Siri-гийн ажиллах зарчмыг бид нар илүү дэлгэрэнгүй ярина гэсэн үг. Тэгэхээр Siri гэхээр энэ бүр нэлээдгүй эртний технологи юм биш үү гэдэг бодол орж ирж байгаа. Мэдээж бол маш эртний технологи. Бүр хамгийн анх бүр түүхийн урагшаа ухах юм бол 1700-аад оноос хүртэл гаралтай тийм технологи гэж яригддаг. Орчин үед яг энэ химэл оюун, за LLM, за энэ сургах одоо нейрон сүлжээ дээр орж ирснээр илүү хүн шиг ярих чадвартай болсон. За мөн маш бага хэмжээний датаг ашиглаад одоо жишээ нь манай YouTube суваг дээр байгаа бидний аудио датануудыг ашиглаад модулуудыг ерөн сургах, маш амархнаар сургах боломжтой. Бидний дуу хоолойг колончлох боломжтой. За мөн одоо хэрвээ та бүхэн өөрсдийнхөө дуу хоолойгоор ямарваа нэгэн бизнес хийдэг, хоолой уншдаг ажилтаа бол тэрийг химэл оюуныг сургаад тэгээ автоматжуулах боломжтой. Тийм зүйлүүд айгүйх гарцсан. Тэгээ маш нэг сонирхолтой нэг гоё жишээ байгаа. Тэгээ дэрийг дурдаад явах болно. Тэгэхээр хамгийн эхлээд TTS ер нь хаанаас эхэлсэн бэ гэдгээс эхлэе те. За тэгээ. За ер нь бол TTS бүр эртнээс бол эхлэлтэй. Гэхдээ яг нэг яг компьютер үүсч эхлээд орчин үеийн технологиуд ер нь явж эхэлсэн үеэс нь ер нь бол миний хувьд тооцоод явчих гэж бодож байна. Тэгээд эхнийх нь болохоор ер нь ийм нийлмэл гэдэг тийм арга байдаг. Concatenative гэдэг одоо ийм хуучны арга байхгүй юу? 1980-аад оны үеийн арга гэх юм уу. Тэгээ энэ болохоор амар олон үгнүүдийг хүнээр хэлүүлээд нэг нэгээр нь үгнүүдийг тэгэн гутаа дараа нь орж ирсэн текстээсээ одоо за энэ харгалзах аудио нь энэ байна гэж дуудаж гаргаж хайж гаргаж ирдэг ийм арга байхгүй. Энэ нь болохоор ер нь бол яг нөө робот шиг сонсогддог. Одоо бид нар нөгөө нэг роботууд ярингууд бид нэг тийм юутэй болцсон шүү дээ. Одоо тэгтээ хизээч роботууд тэгж ярихааргүй болцсон. Энэ бол дээр үеийн технологи болоод үлдсэн байгаа. Ийм арга хамгийн анх энэгээр эхэлсэн байгаа. Тэгмээд энэ арга дээр хамгийн сонирхолтой юм нь юу вэ гэхлээр Стивен Хокингийг бид хэдэнтэй шүү дээ. Физикч алдартай ер нь дэлхийн хамгийн алдартай физикчдийн л нэг те. Тэгмээд тэр хүн болохоор яг ярихтаа TTS модель ашигладаг байсан байгаа. Тэрийг болохоор equalizer гэдэг тийм нэртэй тийм програм хангамж ашигладаг. Тэр нь болохоор яг энэ хуучны нийлмэл аргаар хийсэн. Ер нь бол модельг ашиглаж ярьдаг байсан байгаа. Тэгмээд энэ нь болохоор яг ингээ робот шиг ярьдаг. Тэгээд 2000 оны үеэр инженерүүд уг нь бол тэр нөө equalizer гэдэг байгаа тэр робот шиг ярьдгийг нь илүү хүн шиг тэгээд илүү дулаахан сонсогддог болгож өгсөн юм билээ л дээ уг нь. Гэхдээ Hawking-ийн тэр програмаас нь татгалцсан. Тэгээд тэрэндээ нөгөө нэг дасцсан баг 20 жил явцсан байсан болохоор ч юм уу тэгээд тэр яг нэг робот шиг хоолоогоор яваад идэг байсан байгаа. Тэгээд ингээ бодонгот яг ийм хоолой гэдэг бол ийм дасцсан. Тэгээд дээрээсээ ийм хүүтэнд яг ингээд бодох юм бол text to speech буюу яриаг ингэж текстийг яриа руу хөрвүүлдэг энэ модельүүд бол зүгээр нэг юм алгоритм шиг нэг тийм хов хүний шин чанартай нэг юм байгаад байгаа байхгүй юу. За тэгэнгუთ за дараагийнх нь арга нь орж ирж байгаа. Энэ нь болохоор parametric арга гэж байгаа. Ер нь бол статистик, математик модель ашиглаж ер нь бол дуу үсгдэг. Энэ нэлээ яривхтай арга. Тэгээд математик загваруудыг ашиглаад текстийг ховиргож явсаар байгаад ер нь л эцсийн дүндээ аудио гаргаж ирдэг гэсэн үг. Нэг ийм байдалтай модель байгаа. 1700-аад он за мөн одоо энэ компьютерийн эрэнд шилжиж эхэлсэн за мөн одоо 2000-ад оны нейрон сүлжээг ашигласан гэх мэтчлэн ер нь бол аргачлалууд бол янз янз байгаа шүү дээ тий.
Тэгвэл одоо энэ орчин үеийн TTS модулуудыг ер нь яаж сургаж? Орчин үеийн TTS модулуудыг бол ер нь бол нөгөө гүн сургалтын арга гэж ярьдаг аргаар сургаж байгаа. Машин сургалтын тийм deep learning гэдэг аргаар ер нь сургаж байгаа. Тэгээд энэ нь бас гэхдээ дотроо хэд хэдийн янзаар ер нь бид хоёрын нөгөө өмнөх дугааруудыг үзчихсэн бол мэдж байгаа. Анх одоо нэг CNN гэд гарч иржсэн гэж ярьжсэн. Зураг таньдаг модель гээд. Тэгээд яагаад гинт бас зураг таньдаг модель яриад эхлэвэ гэхлээр одоо deep learning гэдэг чинь тэндээс ер нь бол бүүн болж эхэлсэн шүү дээ, тий. Тэнгууд одоо яг энэ үе энэ дээр яадаг вэ гэхлээр текст орж ирнэ. Текстийг бид нар зураг болгоо хөрвүүлчихдэг байхгүй юу? Тэгээд зураг болгож хөрвүүлсэн зургаа бид нар аудио болгож гаргадаг. Тэнгууд энэ дээр нэг тэр зураг таньдаг модельүүд амар сайн ажиллаж исэн байхгүй юу? Тэгээ одоо бүр сүүлийн үед болохоор одоо трансформер би одоо энэ нэг ChatGPT, Gemini, Cloud эдэрийн цаана ажиллаад байгаа. Яг тэр аргачлал архитектурын дагуу тэр архитектурууд одоо text to speech руу ороод ирсэн. Энэ нь одоо ингэж орж ирснээрээ бүр хүнээс ямар ч ялгатгааргүй ярьдаг болсон. Одоо ингээд амьсгаа авах тий. Тэнгуутаа ингээд санаа алдах гэх мэт энэ яриануудыг бүгдийг ингээд шингээдэг болсон. Тэгснэ бүр ийм сонирхолтой хөгжилтэй ч юм уу жишээ бас өгдөг штэ нэг ChatGPT-гээр ингээд тоо тоололонгот дунд нь амьсгаа аваад байна гэд. Тэнгуут тэр чин бол ингээд тэгтлэл амар ийм нарийн сурсан байгаа байхгүй юу? Хуучны загварууд буюу тэр параметрик дөрөвний нийлээд яриад исэн нийлмэл гэдэг загварууд болохоор ер нь бол тийм чадал байхгүйсэн. Одоо орчин үеийн нэрэ шүлжээ суурьтай энэ алгоритмууд бол үнэхээр бүр дараагийн шатанд орцсон байгаа гэж ойлгож байна. Одоо бид нар ингээд датагаараа ингээд модулээ сургаж байгаа шүү дээ. Тэнгууд л тэр математик өгөгдлийг яаж буцаагаад ийм хүний хоолой шиг хоолой болгож гаргаад байгаа юм? За тэр их сонирхолтой технологи байгаа. За эхлээд ер нь бол ийм байгаа. Текст орж ирж штэ тий. Тэгчингууд тэрийг нэг ийм аваараа ингэж хөрүүлдэг гэх юм уу. Эхний процесс нь тийм байдаг байхгүй юу. Гэтэ яг шууд текстэр байж болно. Ингээд бидний чинь нөгөө бичгийн хэл ярианы хэл хоёр ч өөр үүдэг шүү дээ тий. Тэнгууд нэгсэндээ ярианы хэл рүү хөрвүүлж байгааг ойлгож хэрэгтэй. Эхний процесс нь ер нь бол. Тэрийг нь болохоор Grapheme to Phenom гэж байгаа байхгүй юу. Яг ийм процесс эхний ээлжинд явагдах юм. Тэгээд дараагийн ээлжинд болохоор яг тэр гарч ирсэн одоо текст байгаа шүү дээ тий. Тэрийгээ бид нэр хувиргана. Гэхдээ ер нь бол зураг руу хувиргана. Тэрийг нь болохоор mail spectrogram гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэр нь яг яадаг технологи гэхэлэр одоо ингээд хэдүүлээ юм энэ модельийг ингээд төсөөлье л та. Одоо ингээд хөгжим одоо хэдүүлээ хийж байгаа гэж төсөөлье. Тэнгууд хөгжмийн зохиолч нь бол яг энэ mail spectrogram гэдээ ойлгочих болно. Орж ирсэн текстийг зураг болгоо гаргацдаг. Ер нь бол яагаад зураг байгаад энэ вэ гэхэлэр нэг юм бүтэн зурган дотор юу агуулгадах вэ гэхэлэр тэр тухайн дууны давтамж, тэг хүчин, тэгээд хэрэг хугацаанд ярих юм бэ гэдгийг нэг зургаар илтгэж байгаа гэсэн үг. Тэрийг бид нар mail spectrogram гэдэг ерөнхий югаар үзүүлчихэж байгаа. За тэгээд тэндээс гарч ирсэн зургийг болохоор вокодер хэсэг рүү буюу яг ийм хөгжимчт рүүгээ дамжуулна. Эхлээд хөгжмийн зохиолч нь хөгжмөө зохиочлаа шүү дээ, тий. Тэнгууд тэрийг нь болохоор яг хөгжимчөнд дамжуулна буюу бидний чихэнд хүрэхээр хэмжээний дуу болгож, чимээ болгож гаргадаг нэг модель байгаа гэсэн. Яг энэ модельүүдийг ингээ угсарч тавьдаг гэсэн. Текст орж ирлээ, зураг болгож яг тэр нэг дууны давтамж хүч хугацааных нь ийм зургийг гаргаж ирлээ. Тэр зургийг харангуйтаа модель аудио генерат хийдэг гэсэн, үүсгдэг гэсэн. Яг ийм байдлаар явдаг. Яг модельийн цаадал утганд тийм гэсэн. За тэгээ энэ дээр нэг өмнө бид ярьж исэн машин лернингийн яг нэг модель сургадаг. Яг тэр аргачлал явна гэсэн. Оролтонд нь текст байна, гаралтанд нь аудио байна. Тэгээд алтаан дээрээсээ суралцаад модельээ сургаа авчихна гэсэн. Тэгээ их хэмжээний текст болон яг тэнтэй харгалцах аудионы дата хэрэгтэй гэсэн. За тэгээд ийм дататай тэгээ саяны модельээ босгоцсон байхад хэдүүлээ text to speech модельийг босгож болох нэ гэсэн. Би энэ подкастад бас бэлдээд жоохон мэдээл хараа сууж исэн чи бас одоо азарч их уу бас айгүй сонирхолтой нэг стори бас олж харлаа л да. Тэгээд
подкастыг сонсож байгаа ихэнх хүмүүс бас мэдэх бах Lemon Press-ийн өглөө олгон явуулдаг ньюслетер байдаг. Тэгэхээр яг өнөөдрийн ньюслетер дээр за Стивен Бартлетийн гээд подкаст хийдэг, англи хэл дээр подкаст хийдэг залуу байдаг. За Diary of the CEO гэдэг нэртэй подкаст хийдэг. YouTube дээр бол маш өндөр хандлттай дэлхийн том гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч нар за мөн одоо нийгмийн одоо төлөө дуу хоолойгоо өргөж байгаа тийм интеллектуал хүмүүсийг орж оролцуулдаг. За подкастын нэг сонсчвол баг ер нь бол баг дуустал сонсдог нэг тийм айгүй өндөр агуулгатай ритм өндөртөө асуултууд нь бас айгүй оновчтой тийм подкаст болоод байгаа. Ер нь бол сүүлийн үеийн подкастын зах зээл дээр бол хамгийн өндөр эрэлттэй подкаст байгаа гэж хэлэхэд болно. Тэгэхээр энэ залуу одоо өөрийнхөө компанид хиймэл оюуныг амжилттай нэвтрүүлснээр ер нь подкастын зах зээлэг бол эзэгнэж чадсан юм байна гэдэг нэг юм сториг оруулсан байна л да. Тэгээд энэ бас айгүй сонирхолтой түүх юм байна. Тэгээд ер нь яг юу болсон бэ гэсэн чинь компани дотор одоо нэг баг зэргийн уралдаан $20,000 шагналтай уралдаан зохион байгуулад тэгсэн чинь pre-production-ын зүгээс болохоор $1.2 саяын хэмнэхүүц AI түүлүүдийг ерөнхийдөө ингэж санал болгосон гэдэг ийм гарчигтай мэдээлэл Lemon Press дээр байна. Тэгээд би энийг өөрийнхөө ашигладаг Gemini-аас ер нь бол яаж ингэж хийчвэ нэтрийгээд асууж үзсэн чинь маш сонирхолтой надад нэг юм хариунууд өглөө. Ер нь бол ингэж хийсэн юм байна. За мэдээж эхлээд тэр уралдаан энэ тэрийн ашиг машиг нь бол ингээд ойлгомжтой болсон. Тэгээд хамгийн сайн ярилцлага медиа салбарт юу гэж ярьдаг вэ гэхээр хамгийн сайн ярилцлага бол хамгийн сайн бэлтгэсэн ярилцлага л гэдэг зүйлийг хэлдэг. Тэр тухайн зочныхоо талаар маш сайн судалгаатай ямар асуулт асуух уу, за ямар хариулт ирэх магадлалтай, за ямар хариулт ирвэл тэн дээр нь хэрхэн яаж буцаад одоо гоё сонирхолтой байдлаар яриагаа өргнүүлэх үү гэх мэтчлэн. Энэ дэр бол маш их судалгаа шаарддаг. Ялангуяа одоо ярилцлага хийдэг сэтгүүлч нар, хөтлөгч нарын хувьд за зарим хүмүүс нь бол баг одоо тусгай зочдынхоо ярилцлагыг бол хэдэн сар хэдэн жилээр нь бэлддэг байх. За дөнгөж саяхан бас өчигдөр манай Монгол улсын ерөнхий сайдаас оюун эрдний ярилцлага болсон. Тэгэхээр 5 цагийн ярилцлага болсон байлээ. Тэгэхээр энэ 5 цагийн ярилцлагад бол одоо тэр сэтгүүлч бол өчнөө хоног бол бэлдэж байгаа. Харин энийг одоо химэл оюуны тусламжтайгаар хэдхэн цаг болгох боломжтой тийм төлөвүүдийг бол эхлээд угсарсан юм байна. Энэ яаж байгаа вэ гэхээр мэдээж одоо тэр хүний өмнө нь интернет вебсайтууд дээр сонин дээр өгсөн маш олон хэмжээний ярилцлагууд байгаа. Тэгэхээр тэр ярилцлагуудыг базаад хамгийн тохирсон агуулгуудыг нэгтгэр тааруулах. За хоёрдугаар тэр хүмүүс мэдээж одоо өөр телевизүүдэд за өөр мөн подкастуудад бас ярилцлага өгсөн ба тэр болгоны датануудыг бас шүүгээд тэндээс ингээ хамгийн сонирхолтойнуудыг нөх. За эндээс энийг бол мэдээж одоо хийх боломжтой маш олон төлөвүүд байгаа. Веб браузерууд бас гарцсан байгаа тий. Perplexity-гийн веб браузер байдаг. За OpenAI-ийн веб браузер байдаг. Эдрийг ашиглаад иймэрхүү юмнуудыг бол хийж болно. Судалгаа хийх цаг дээр тий. Нөгөө талаасаа англи хэл дээр хийдэг подкаста Eleven Labs гэдэг одоо AI стартап байдаг. Ер нь бол энэ аудио чиглэл рүүгээ нилээдгүй одоо амжилттай стартапуудын нэг гэж нэрлэгддэг. Энэний химэл оюуныг ашиглаад англи хэл дээрх подкаст 14 хэл рүү хөрвүүлж чадсан байна. За 14 хэл рүү Eleven Labs-ийн юуг аудиогоор хөрвүүлэнгуудлаа. За Hey Jen гэдэг бас нэг AI tool байд юм байна. Тэгээд энэнийхээ тусламжтайгаар одоо нөгөө амны хайрцаг синхрон хийх буюу амны хайрцагийг нь тааруулж чадсан. За YouTube дээр бас яг энтэй адилхан нэг шинэ функц орж ирж байгаа. Та бүхэн анзаарсан бол аудио трак гэдэг нэртэй шинэ функц орж ирж байгаа. За түгээмэл хэлүүд дээр тухайн контентийг шууд хөрвүүлдэг. Одоо жишээ нь англи хэл дээр байгаа контентийг шууд турк хэл дээр үзэх ч юм уу, япон хэл дээр үзэх ч юм уу, испани хэл дээр үзэх ч юм уу, иймэрхүү түүл бол орж ирж байгаа. Гэхдээ Америк гэх мэтчлэн хэдхэн оронд л одоогийн байдлаар ашиглаж болж байгаа. Тэгэхээр YouTube бол энийг LED хийгээд эхэлсэн. За нөгөө талаар нь өөр нэг чухал зүйл нь болохоор мэдээж энэ бол контент. Контент хийж байгаа хүмүүсийн хамгийн чухал зүйл юу байдаг вэ гэхээр бит хоёрын хувьд ч гэсэн бас ялгаа байхгүй. Бит хоёр бас нэг 10,000 хүн бас төдийлөн бит хоёрын подкастыг сонсно гэж бодоагүй. Тэгэхээр бас тийм олон хүн сонсож байгаад бол маш баяртай байгаа. Мэдээж viral болох хэрэгтэй. Тэгэхээр viral болох скриптээ одоо өөрсдийнхөө custom GPT ашиглаад гаргуулдаг байсан байна. Тэгэхээр тэн дээр яг яаж
ямар платформ дээр аль хэсгийг нь оруулвал viral болох уу? TikTok-ийн хэрэглэгчид алийг нь сонирхох уу? Facebook-ийн хэрэглэгчид алийг нь сонирхох уу гэх мэтчлэн ийм зүйлүүд оруулж ирсэн байна. За нөгөө талаасаа fact check бас амар чухал. Тэгэхээр Perplexity-гийн AI-ыг бол fact check дээр ашигласан байна. За pre-production болон post-production-ын ажлууд бол ингээд иймэрхүү хиймэл оюунуудаар хийгдээд болчихж байгаа гэж болно. Гэхдээ надад бол Gemini-ийн гаргаж өгж байгаа санаал бол юм. Гэхдээ бүгднийг нь бол эдгээр ингэж хийсэн гэдэг бол юу байхгүй шүү дээ. Нөгөө талаасаа борлуулалттай холбоотой медиа компаниуд төр маш олон их хэмжээний саналууд ирдэг. Тэгвэл тэр компаниудын одоо хамтран ажиллах санал болгонд тохируулсан саналуудыг илгээх, PPT-нүүдийг бэлдэх, PDF болгож явуулах гэх мэтчлэн тэ. Энэ дээр бас нэг хүн бас нэлээд хэдэн цаг зарцуулах. За зарим тохиолдолд бас амжихгүй болоод одоо өөрсдийнхөө чухал хэрэглэгч нарыг алдах тийм эрсдлүүд үүсдэг. Энийг автоматжуулаад одоо шууд тухайн саналыг цаашаага илгээдэг. Энэ дээр одоо Zyper гэдэг нэг юм AI бас байд юм байна. За бүр төгсгөлд нь одоо бүр галзууруулна шүү дээ тий. Одоо энэ бүх датануудыг ашиглаад буцаагаад одоо анимашн хийж болох ч юм уу тий. Сороогоор эсвэл одоо viral болох юмнууд хийдэг ч юм уу тий. Эсвэл өөр одоо наноогоор ийм зураг үүсгүүлдэг гэдэг ч юм уу тий. Энэ бүх AI төлүүдийг нэг доор ингэж багцлаад тэгээд яг ийм бизнес болгож чадсан ийм гайхалтай жишээ байна. Тэгэхээр ер нь хиймэл оюун хүн шиг ярьж чадахгүй, хиймэл оюун амгүй байна. Хиймэл оюунаар өөрсдийнхөө хоолоо клон олгоод контент хийнэ гэдэг чи юу юм бэ гэдэг чинь ийм амар сөрөг талууд байдаг ч гэсэн ийм гайхалтай жишээ яг одоогор гараад ирсэн байна. Тэгэхээр би ч бас энийг туршиж үзье гэж бодоод сууж гайхалтай. Энийг сонсоод чамд юу гэж бодогдчихэв? Ер нь боломжтой байна. Ер нь бол боломжтой. Бүгдийн хооронд нь ухсраал ер нь бол хийх бол боломжтой. Одоо бол ер нь боломжгүй зүйл хэцүү болж эхэлж байгаа шүү дээ. Бидний хийж чаддаг юм болгоныг AI хийх боломжтой болоод эхэлж байгаа. Гол нь нарийн мэдээд ойлгоцсон байхтаа бол яаж ч ухсарч болохоор байгаа харагдчих. Надад бол. Ер нь бол би ингээ хэрэглээ талаас нь ярих юм бол одоо бид түрүү ярьсантай Siri байна те. Одоо ингээд Gemini яг ийм хоолойнууд байна. Гар утсан дээрх Samsung-ийн Bixby гэдэг ч юм ингээ ярддаг юунууд мэдлэл зөндөө байгаа. Тэнгууд өөр зөндөө олон энэ ингээд нөө хэрэглээ амар өндөртэй. Одоо нөө accessibility буюу ийм хүртээмжтэй байдал дээр ч гэсэн амар орж ирдэг. Харааны бэрхшээлтэй хүмүүс ашиглах те. Тэнгууд одоо сая түрүүнд аялсан подкаст видео контентын ертөнц рүү бол одоо ингээд хүч төрөө орж ирж байна. Хуучны робот шиг гэдэг аудионууд одоо байха болоод ер нь бол одоо юм контент бүтээх ертөнц нэг нэлээд том даргалт авахар байх шиг байна. Гэхдээ энэ дээр ингээд гарч ирж байгаа бас нэг асуудалтай тал байгаа. Энэ технологи дээр. Энэ дээр болохоор deepfake voice гэдэг нэг асуудал байгаа. Түрүүний нөгөө нэг voice clone хийдэг гэдээ ярьжсэн шүү дээ. Тэнгуут энэ дээр болохоор одоо бит хоёрын аудиог шууд YouTube-ээс суулж авангуудаа одоо voice clone хийдэг модель рүү оруулаад яг бит хоёртай адилхан ярьдаг, яг бит хоёрын ярианы өнгийг дэврээцсэн модель гаргаад авчих боломжтой. Тэнгуутаа энийгээр нөгөө нэг янз бүрийн одоо ловер scam хийдэг ч юм уу те. Иймэрхүү эрсдлүүд ер нь бол зөндөө байгаа. Энийн эсрэг технологиуд нь ч гэсэн ер нь бол бас явж байгаа хамгаалалтай. Энэ бол яг AI-аар үүссэн аудиона энэ жинхэнэ хүн байна гэдгийг ялгах тийм технологиуд бас одоо хөгжүүд. Одоо нэгс хамгаалалт тал гэсэн үг шүү дээ. Хөгжүүд ер нь бол явж байгаа. Одоо контент хийж байгаа хүмүүсийн хувьд бол бүгдээрээ ийм эрсдэлд орох магадлал тун өндөр шүү дээ. Тэгэхээр ер нь яаж сэргийлж болох вэ? Сэргийлэх боломж байна уу одоогийн мэдлэр? Бага. Одоо энэ дэр ингээд ингэдэг байхгүй юу? Аудио ингээ үүсчихэж байгаа. Тэнгууд ийм тамга дарддаг байхгүй юу? Хүний чихэнд сонсогддог уу? Гэхдээ энэ AI-аар үүссэн шүү гэдэг тамга. Тэнгууд энийг бол яг нэг модель хөгжүүлж байгаа, үйлчлэгээ гаргаж байгаа хүмүүс өөрсдөө тэн дээр нь хийчдэг. Тэнгууд тэрийг нь дараа нь болохоор одоо энэ сошиал медиа руу орж байгаа эсвүүд тэр яг тэр нэг тамгыг нь харангуут энэ AI-аар үүсгэсэн контент байна гэд ялгана гэсэн үг. Энэ аудио байна гэд. Энэ дээр бас зурган дээр бас яг адилхан байдаг. Тэгээд дуун дээр одоо нэг аудиос юу
Одоо зүгээр хүний яриаг ингэж үүсгэх текстийг аудио хөрвүүлэхээс гадна энэ дэр бас нэг технологи байгаа нэг дуу хөгжим бас ингэж үүсгэж байгаа шүү дээ. Яг тэр технологиуд дээр бүгдэн дээр нь яг иймэрхүү хамгаалтууд байдаг. Гэхдээ бас энийг эвдэх технологи нь бас ер нь бол гарч ирэх гээд байлээ. Тэгэхээр эсрэгээр нь дахиад тэрийг яаж илүү сайн болгох вэ гэдэг нэг юм руу гарч ирж ах шиг байна да. Яа. Одоо тэгээд текстийн AI generate хийждэг. За хоолоо нь бас үнэхээр чиний тэр сонсож байгаа подкаст чинь хүм өнөө үгүй. Яг зүгээр надад бол гэхдээ ингээд YouTube дээр орж иж байгаа нэг гоё санагдаад байгаа юм л та. Тэгэхдээ одоо deep fake voice-ууд одоо ороод ирчвэл үнэхээр яах юм. Ер нь бол их л ойлгомжгүй зүйлсүүд рүү бид нар хөтлөгдөд байгаа юм шиг мөртлөө нэг талаасаа маш их эрсдэл байна. А нөгөө талаасаа бидэрт бас маш их боломжууд л гарч ирээд байгаа л харагдаад байна л та тий. Тийм. Одоо энэ дэр гэхдээ яг ингээ интернет гарч ирж ирсэн үедээ л адилхан юм шиг л надад санагдаад байгаа. Интернет гарч ирж байхад ингээл за аюултай талнаас байсан. Тэрний яг ихлээр мэдээлэл алдах тий. Ингээл зөндөө олон эрсдлүүд байгаа. Бид нар ингээд гэхдээ бид нар тэр олон эрсдлүүдийг үл харгалзаад одоо хүртэл интернетийг ашигласаар л юм тий. Тэнгууд одоо ингээл одоо интернет дээр одоо технологи талаас нэрх юм бол нэг талд нь хөгжүүлэгч нар тэд нар ингээд яаж код хамгаалах вэ, яаж вебсайтаа хамгаалах вэ гэдэг юм одоо хүртэл явсаар л байгаа. Нөгөө талд нь хакерууд яаж эвдэх үү те, яаж энэ системийг эвдэж болох вэ гэл энэ хоёрын ингээл тасралтгүй ингээл тэмцэл донд өнөөдөр бидний ингээд технологи энэ систем явж байгаа байхгүй. Яг тэрэн шиг одоо AI ч гэсэндээ одоо эндээс AI үүсгэсэн контент, эндээс яг жинхэнэ хүний контентыг илүү үзье. Одоо л YouTube ер нь бол тэр хандлага руу орцсон байгаа шүү дээ. Тэгээд ингээд эхэлж байгаа. Тэнгууд би энэ дэр нэг боддог юм том компаниуд бол за ингээд модель дээрээ ингээд янз бүрийн тамга амга дараад энэ AI-аар үүсгэсэн шүү гэдгийг ингээд гаргаад идэм байж. Тэнгууд одоо эсрэгээрээ том биш тэгээд ийм яг ийм зөв сэтгэлээр биш тийм хүмүүс гараад ирвэл муу зорилгоор ашиглах тийм хүмүүс гараад ирвэл яаж чадахгүй болчихно. Гэхдээ яг хөө тэн дээр бас дахиад арга олж л таарна л та. Яг бүр нарийн шинжилгээ хийж бүр дахиад AI юу үгүй юу гэдгийг нь шалгадаг AI дахиад хийнэ гэсэн үг байхгүй юу? Ер нь бол тэн дээр. Тэгээ ийм л байдалтай ингээл цаашаа бас явах байх. Тийм дүнгууд л одоо жишээ нь Монголд бас энэ талын бизнес хийдэг хүмүүс бас нилээдгүй гарч ирж байна. За хамгийн сайн мэдхээр нь мэдээж чимээгээ байгаа. Тэгээд чимээгээ дөнгөж саяхан бас шинжлэгцээ өөрсдийнхөө TDS моделийг илүү боловсронгуй, илүү хүн шиг сонсогддог болгосон байлээ. Тэгэхээр чимээгээ бол ер нь бол одоо Монголын хамгийн сайн TDS модель гэж хэлж болно. За нөгөө талаасаа бас дээрээс дөнгөж саяхан Facebook дээрээс хараад байжлаа. Хэдхэн минутын өмнөөс нэг залуу Японд байд юм шиг байна. Пост оруулсан байна. За энэ залуу бас өөрсдөө TDS модель бас сургадсан юм. Тэгээ манай TDS модель бас нэлээд сайжирсан гэдэг постыг бас дөнгөж саяхан оруулсан байна. За доор нь линкийг оруулчих. Дорж одов сүрэн юм шиг байна. Тэгээд энэний бас TDS модель бас нэлээдгүй сайн ажилдаг болсон байна. За дуран AI гэж бас байдаг. Тэгээд дуран AI-ийн хувьд бас яг энэ подкаст руугаа чиглэсэн ийм TDS модулууд дээр бас ажилдаг. Тэгэхээр нөгөө талаасаа маш олон бизнесийн санаанууд бас энэ дээр гарч ирж байна. Тэгээд технологийн компаниуд бол мэдээж бидэрт бол айдас үүсэх гэхээсээ илүүтэйгээр миний бодлоор бол ийм технологи бидний одоо ашиглаж болох үс технологиудын хийж болох бизнесийн санаануудын суурьудыг ерөнхийдөө ингэж бэлдэж өгнө гэж хэлж болно. За одоо баг эн чинь хамгийн анхны TDS модель чинь Google-с бас гаралтай тий. Юу лээ? Би буруу санааг бол тэнгуут тэдний хийж байгаа судалгааны үр дүн л одоо ингэж бооч ийн гэсэн үг шүү дээ. Тий, одоо саяны тэр нөгөө нэг ярьсан хүний хийсэн модель гэдгсэн шүү дээ тий. Дорж задав сүрэн гэдэг байгаа хүний хийсэн модель гэдэг байгаа тэр offer юм да. Тийм тэр модель
болохоор ийм амар том хэмжээний яг түрүүний хэлсэн нөгөө нэг илэлэмийн цаатай юм арга гэсэн дээр боссон мэт л байхгүй. Цаанаа энийг би буруу санааг бол лама гэд одоо нөгөө фэйсбүүкээс гаргасан илэлэм байдаг шүү дээ. Large language model. Одоо бидний Facebook чатан дотор ажиллаад идэг. Тэрний яг нөгөө нэг суур арга ясан дээр нь хийсэн алгоритм баггүй. Тэ жоох суг те мета яа. Тийм. Гэхдээ энэ яг аудион дээр орж ирэхлээрээ энэ аим бүр ингэж яг хүн шиг ярьдаг, сэтгэл хөдлөл гаргадаг. Энийг ирэгийн гот инээж минээж болдог. Тийм баггүй. Тийм ийм LLM суурьтай. Гэхдээ зөвхөн текстийг яриараа хөрвүүлдэг. Тэгээд бүх юмаа өөрөө тохируулах боломжтой амар ийм том модель байхгүй. Одоо түрүүн тэрнээс нөө Eleven Labs гэдээ ярьж байгаа компани байгаа шүү дээ тий. Тэдний цаад технологи ер нь бол энэ модельтэй холбоотой. Тэгээ эдгээр бүр асар их хэмжээний хөгжлөөр соргодог. Тийм болохоор монгол хэл дээр ер нь бол нэлээд төвөгтэй байдаг байхгүй. Тэнгүүд саяны энэ хүний хэлснээр бол ийм синтетик дата ашигласан гэж байгаа байхгүй. Тэгэхээр нэгсэндээ AI-ийг үүсгэсэн датаг буцаагаад AI-ийг соргоход нь ашигласан гэсэн үг. Тий, хиймэл дата гэсэн үг. AI үүсгэсэн датаг AI-д нөгөн гутаа сургангууд моделийнх нь чанар сайжраад ийн гэсэн үг байхгүй юу? Тэнгууд яг тийм судалгаа ер нь бол хийсэн байна. Тэгээ энэ сая би моделийг нь ер нь бол тоглуулж турш үзсэн. Үнэхээр бас сайн байна. Гоё ажил хийсэн байна тий. Гайхалт. Тий, үнэхээр гоё ажил хийсэн байна. Энэ бол нэлээд их хэмжээний хөгжил ордог байхгүй юу? Яг одоо энэ чинь ингээд дийлэх модельуд англи хэл дээр байгаа. Тэнгууд монгол хэл дээр модель байхгүй байхгүй юу? Одоо байгаа л да. Гэхдээ тэд нар одоо ингээ хаалттай байгаа. Нээлттэй байгаа модельуд нь бүгдээрээ юу байхгүй юу? Бүгдээрээ ер нь бол англи хэл дээр, монгол хэл дээр байхгүй. Тэнгууд иймэрхүү ажлууд ер нь бол явж байгаа юм байна. Тэгээд энэ дээрээ өөрөө open source гэсэн байна. Тэгэхээр модель нь байгаа бах. Би яг моделийнх нь юуг нь олж хараагүй л л да. Моделийг. Миний түрүүний ярих гэдсэн чинь нөгөө Google-ийн WaveNet гэхгүй. Тийм. WaveNet ч юм бас. Тийм. Айгуу том шууган дэгдэжсэн ш тухай үед. За одоо төгсгөл хэсэг рүүгээ зардлын талаар бас илүү дэлгэрэнгүй ярих хэрэгтэй болов уу гэж бодож байна те. За энэ олон бас химэл оюунуудыг ингээд ашиглаад байна. За түрүүний ярьсан тэр подкаст хийдэг залуугийн хувьд бол мэдээж ашигтай гараад компани бүр ингээд хэд дахин нугалсан орлого ашигаа нэмэгдүүлсэн байна. Тэгвэл ер нь бол үнэхээр яг зардал хэмнэх боломжтой технологи нь ер нь яаж байна? Зардал ер нь бол хэмнэх боломжтой технологи. Гэхдээ өөрөө энэ технологи чинь бас нэлээд зардалтай технологи шүү дээ. Сургах болон ажилуулах нь өөрөө нэлээд зардалтай. Гэхдээ сургаад гаргаад ирсэн моделийг ашиглах нь бол харьцангуй хэмдэж магадгүй. Тэгээд нөө тэр технологиудыг хооронд нь холбох нь хамаагүй хямдхан тусдаг байх. Төрөний одоо юуны хувьд. Түүнээс биш өөрөө одоо энэ text to speech моделийг сургаад ажилуулна гэдэг бол өөрөө нэлээд бас том ажил. Тэгээд сая би харлаа л та. Тэгсэн чинь энэ саяны модель нээлттэй байгаа юм байна. Хагийн фейс дээр нээлттэйгээр жингүүдээ тавьсан байгаа юм байна. Хэдүүлээ татаж аваад ажиллуулж болохоор юм байна. Гэхдээ энэ 3 биллион гэдэг чинь нэлээд бас хөрхөн чадал шаардахаар жипүн дээр ажиллахаар модель юм байна. За TTS модель гэж иймэрхүү юм байна. Тэгээд ер нь бол би бас доотлолынхоо description дээр нь одоо энэ TTS моделийн хамгийн сайн AI-уудын өөрийнхөө мэддэг AI-уудыг бас description дээр оруулчих турших боломжтой хүмүүс нь л турших бах. Тэгээ миний хувьд бол одоо жишээ нь энэ модельүүдийг хамгийн анх харчаад хамгийн анх агуулга алдчихсан одоо модель гэл одоо ChatGPT-ийн GPT-4o гэдэг загвар гарч ирсэн те. Тэр үед бол ёо бүр ийм төвшөнд ирчихэж байгаа юм уу гэж л агуулга алдчихсан. Гэхдээ тэр чинь одоо бараг 2 жилийн өмнө те. Тий. Анх нөгөө нэг яг би тэр Google-ийн юуг амар санаж байна нөгөө нэг яг ингээд тайзан дээрээс ч үлээ шууд ингээд ерөө өсчин рүү залгангуудаа өсчний цаг авч байгаа байхгүй. Тийм. Тэр чинь AI-аараа залгуулж Google Assistant. Тий, AI-аараа залгуулад тий. Тэгээд тэгсэн чинь нөгөө цаана одоо харилцаурыг авч байгаа хүн тэрийг нөгөө юу гэж мэдээгүй. AI гэж мэдээгүй хүнтэй ирж гин гэж бодоод л ятсан гэд. Одоо бол угс тийм төвшөнд хүрсэн. Тэгээ би нэг юм нэрээ ярихаа мартцсан байна. Одоо сая нөө GPT
4O гэдээ ярьсан чинь яг санаанд орчлоо. Одоо энэ түрнээс хойш миний ярьсан юмнууд болохоор одоо дандаа дангаараа байдаг модельүүдийг би яриадсан байхгүй юу? Яг л зөвхөн текст орж ирлээ тэр чигээрээ гараад аудио болдог те ийм модельүүдийн талаар ярьдсан. Тэнгууд одоо болохоор яадаг болсон бэ гэхээр мультимодал гэд нэг модель ер нь бол бүх юмаа хийж чаддаг болсон. Одоо Gemini бол хамгийн том жишээ нь байгаа. Одоогийн хувьд бол аудио орж болдог, текст орж болдог, буцаагаад аудио гаргаж болдог, текст ч гаргаж болдог. Бүр зураг, бичлэг те тэгээ юу л юу гаргаж болдог. Ингээд нэг ийм том модель дээр янз янзын чадруудыг ингээд тал талаас нь нийлүүлээд тэг ингээд угцарцсан. Ийм мультимодал гэдэг ийм системүүд ер нь бол нэлийн бас сүүлийн үед гарч ирсэн. Тэр дээр бас нэлийн ажиллаад байгаа харагдаж байгаа. Одоо LLM-тэйгээ хамт TTS нь тэг бас STT гэдэг дараа нь хоёлаа ярих бах те. Speech-ийг тэг яриаг текст рүү хөрвүүлдэг хэсэг гэд бүх хэсгүүд нь юун дээр нэг модель дээр байдаг. Нэг тийм хэсэг бас модельлаад байдаг. Тийм. Одоо за ChatGPT чинь 2022 оны 11 сарын сүүлээр буюу 12 сарын ихээр олон нийтэд нээлттэй болсон. Тэгэхээр за тэрнээс өмнөх үе болон 23 оныг бол бараг технологийн салбарт LLM-ийн үе гэж бол ер нь бол хэлдэг те. За тэгэнгуутлаа 24 оныг болохоор бид нар юу гэж ойлгож болох вэ гэхээр дөнгөж саяны Манлагийн тайлбарласан мультимоделийн үе байсан. Энэ дээр бол Gemini бол маш хүчтэй оржсэн 24 он дээр. За 25 26 он дээр болохоор одоо agentic AI-ийн үе рүү орж ирж байна. За төгсгөлд нь бас ийм л үеийн салбарт нэг сонирхолтой үйл явдал бас болоод өнгөрлөө. За тэр нөгөө нэг Moltbook-ийг хийсэн хоёр нөхрийг болохоор Meta худалдаж авсан байлээ те компанидаа зүг. Тэгээд OpenAI болонгууд л Moltbook гэж нэг платформны үлээ. Яа. Платформ cloud OpenGlow. Тэгээ OpenGlow хийсэн залууг болонгууд л OpenAI компани илсүүлсэн байлээ. Тэгэхээр айгүй сонирхолтой бас өрсөлдөөнүүдээс үргэлжилсээр л томчуудын донд. Тэгээ хэдүүлээ болохоор нэг иймэрхүү модельүүд сургаж өөрсдийнхөө ажил амьдралыг дэвшлүүлэх одоо доо. За энэ удаагийн подкаст хамтдасанд баярлалаа. Шөнийн 10 цаг болсон байна. Подкастаа сонссон бол лайка дараарай. Бис олон нэг лайк дараарай гэж гуйдаг. Гэхдээ лайк дарчаад дараад өгчөрөө. Баярлалаа. Баяртай. Баярлалаа. Баяртай.